За арифметик оператор. За нэмэх, хасах, үржих, хуваах. Энэ хувьтай нэг хуваах, модулаар хуваах гэж байгаа. За тэгээд нэмэх, хасах. Ийм операторууд арифметик операторт орох нэ. За хоёр оператор энэ нэмхийг болохоор хоёр операндыг нэмэхэд ашиглана. А дээр нэмдэг нь Б гин. За А нь 10, Б нь 22 байх юм бол энэ чинь 32 гэсэн үг. За хасах нь болохоор хасахад ашиглана. За эхнийхээс хоёр дахьыг хасахад ашиглана. За А-гаас Б-г хасахад 10-аас 22-ыг хасахад хасах 12-ыг гарна гэсэн үг. За үржих нь үржинэ. За ингээд 220 гарна гэсэн үг. 10-ыг 22-т үржээд. За хуваахын хувьд болохоор эхний операндыг хоёрдугаар операндд хуваана. За бүхэл тоог бүхэл тоонд хуваавал бүхэл хэсгийг нь л авна. За энэ юу гэсэн үг вэ гэхээр 10-ыг 22-т хуваая л да. Тэгэх юм бол 0.5 хавцаа ер нь бол гарна шүү дээ. Гэхдээ бүхэл хэсгийг нь авна гэхээр тгийг нь авчихна гэсэн үг. За тэгээ тэг гаж гарнаа. Тэгвэл 22-ыг 10-т хуваахад 2.2 гарна шүү дээ. Тэгэх юм бол бүхэл хэсэг нь 2 гээд 2-ыг нь авна. Бүхэл тоонд бүхэл тоог хувааж байгаа үед юм байна. За хэрвээ бүхэл тоог бутрахай тоог бүхэл тоонд эсвэл бутрахай тоог хуваах юм бол яг зүгээр л хариу гарна гэсэн үг. Яг бутрахай тоог хариу гарна гэсэн. Бүхэл тоог бүхэл тоонд хувааж байгаа тохиолдолд ийм байдаг байна. За хувь нь болохоор модулус оператор гэдэг нэртэй. Тэнгүүтээ бүхэл тоонд хуваасны дараа үлдсэн хэсэг. За 10-ыг 22-т ингэж хуваах юм бол чинь 1.5 орчим гарна. Яг үлдэгдэл нь болохоор 10 гарна шүү дээ. Тэр үлдэгдлийг нь авдаг байхгүй юу? За 10-ыг 22-т хаваад үлдэгдэл нь 10 гарна. 22-ыг 10-т ингэж хуваахад үлдэгдэл нь 2 гарна. Тэр үлдэгдлийг нь авдаг. Үлдэгдэл нь гарна гэсэн үг хариу. За нэмэх нь болохоор энэ нэгээр нэмэгдүүлнэ. За нэмэх гэх юм бол наа 10 байгаа болохоор хариу нь 11. За Б нэмэх гэх юм бол Б-ийн хариу нь 23. За А хасах гэх юм бол А-гийн хариу нь 9, Б хасах гэх юм бол Б-гийн хариу 21 гарна гэсэн үг. За одоо эднэрийг туршиж үзье. Дөнгөж сая энд битэн байгаа ч нэг А нэмэх нөхгүй. Энийг урд нь бичиж болно, хойно бичиж болно. За тэр ялгааг нь бас ярина. За int А тэмцүү 10 гэсэн үү. За А-г нь 10-аар нь туршичээ. Б тэмцүү 22 гээд тэнгуүтээ cout гээд хэвлэний А дээр нэмэх нь Б чичээд шинэ мөр аваад за энэ л авч. Энэ л авангуудаа за хэдэг copy пастчаа. Тэнгүүтээ А дээр нэмэх нь Б, хасдаг нь Б, үрждэг нь Б, хуваадаг нь Б. За хуваадаг нь Б 2 удаа хийчих. Хуваадаг нь Б болохоор энд нь зай авангуудаа Б хуваадаг нь А-гаар бичиж. Б хуваадаг нь А-гаар. За өшөө хувьтай байгаа. Энийг бас энтэй адилханаар биччихье. А-г ингэж хуваагаад ингэж хуваана. За нөгөөх нь нэмэх гээд ингэ биччихье. Энд нь болохоор давхар ингэ биччих та. За ингэнгүүтээ А нэмэх Б нэмэх. Энд нь болохоор А хасах Б хасах. Тэнгүүтээ энд нь болохоор А Б гэж зүгээр хэвлэж. За энд нь А Б гэж хэвлээд энд нь бас А Б гэж хэвлэж зүгээр. За ингэж ажиллаж үзье. За тэгэх юм бол за 10 дээр 22-ыг нэмэх 32 зөв. 10-аас 22-ыг хасахад 22. За 10-ыг 22-т үржүүлэхэд 220. За 10-ыг 22-т хуваахад тэг бүхэл хэсэг нь гарна. За 22-ыг 10-т хуваахад бүхэл хэсэг нь 2 гарна. За 10-ыг 22-т хуваахад бутрахай хэсэг нь 10 гарна. 22-ыг 10-т хуваахад бутрахай хэсэг нь 2 гарна. За энд болохоор зүгээр А Б гэж хэлж байна. А Б нь 10 22 байгаа. Тэгвэл А нэмэх гэдгийг хийсний дараа энд бид нар А нэмэгийг хийгээд хэвлэж байгаа шүү дээ. Хийгээд хэвлэж байх үед 10 22 хэвэндээ байгааз. Энэ чинь болохоор яг энэ дуудаг чинь гэсэн үг байхгүй юу? 10 22 нь хэвэндээ. За хийсний дараа нь ингээд зүгээр А Б гэж хэвлэхэд 11 23 болсон байна. За яг
энэ үйлдэлийг хийгдснийхаа дараа нь ингэж утга нь өөрчлөгддөг байна нэгээр яг энэ тохиолдолд. За хасах гэхээр бид нар яг нэгээр хасагдуулж байгаа. Тэгвэл энд нь яг хасахаа хийж явах үед нь хэвлэх үед 11-23 байна. За хийснийхэн дараа хэвлэх үед 10-22 болоод нэгээр багассан байна. 11-23 гэсэн утгууд нь. За энэ нь болохоор ингэж хийгддэг байна. За энэ эхний ид бол би ойлгомжтой байх гэж бодож байна. Энийг коммент болгочих чинь ингээд Ctrl Shift хийгээ дараад коммент болгочих. За харин одоо урдталтаа нэмэхтэй байх юм бол яах вэ гэдгийг туршиж үзье. Энийг урдталт нь эсвэл ардталт нь бичиж болно. Ялгааг нь харуулъя. За ингээд туршиж үзье. За ардталтаа авах юм бол үйлдэлийг хийснийхаа биш хэвлэснийхаа дараа үйлдэлээ хийдэг. Биш хэвлэснийг нэ буруу тайлбарлаж байна. За энд ингээл харуул ойлгомжтой байгаа. Тэгээ өмнө нь болохоор бид нэр яг ингээд энд нэмэх үйлдэлийг хийж явах үед яг энтэйгээ адилхан утга гарч ирсэн шүү дээ. 10-22 гэдэг. Тэгээ энэ тохиолдолд болохоор яг ингэсэн тохиолдолд шууд нэг үйлдэл хийх өмнө нь болохоор нэг үйлдэл хийсний дараа утга нь өөрчлөгдөж. Өөрөөр хэлбэл хэвлэх үйлдэл хийсний дараа утга нь өөрчлөгдөж. Харин энэ тохиолдолд болохоор шууд утга нь өөрчлөгддөг гэсэн. Урдталт нь авах юм бол шууд утга нь өөрчлөгддөг. За чинь энэ нэгээр нэмэгдээд 11, энэ нэгээр нэмэгдээд 23 болсон байна. Дараа нь зүгээр хэвлэхэд 11-23 гэж хэвлэгдэж байна. За энд болохоор нэгээр хасагдуулахад шууд утга нь нэгээр хасагдаж болсон байна. Шууд хасагдана. Урталт нь авах юм бол 10-22 болсон. За харин энд болохоор 10-22-оор зүгээр хэвлсэн. За ардталт нь авах юм бол нэг үйлдэл хийсний дараа нэмэгдэн эсвэл хасагдана. За урталт нь авах юм бол шууд хасагдана. Тийм л ялгаа.